Хардсны усанд орж үзснэ. Анх удаага хардсанд орох гэж чинь тэгээд ямар ч хэсэн дээлээ авчий гэж бодоод дээл хэрэгтэй хаа. Тэгээд алчуураа авчий нэг шорт хэрэгтэй болох хаа. Тэгэхгүй хүмүүс бас шортгүй болохоор ч сонио харагдсан. За тэгээд хардсны усанд ороод чинаа танилцуулнаа. Тэгээд адилхан машин авах гэж байгаа хүмүүсээс хэрэгтэй болов уу гэж чинь. Ийм хоёр зорилготой одоо гарч байна. Ачуутын тийшээ нэг харж байдаг гэсэн тэрийг л олж очин доо өнөөдөр. За явцгаая. За энэ гарцсан дээр байдаг хүүхдийг сая бид нар явж байгаад угаачлаа. Сөөхөн өнгө орчижээ. Шороо тагдаг бас амар хэлсэн байсан. Гэтэ энэний одоо нүүр нэг юм жоохон сонирн болцсон байна. Гэтэ гоё өнгө орчиж. Өнгө орцсон байна. Энийг нэг боддог, юм боддог, зурдаг хүн байвал холбогдоорой. Энийг хэдүүл нэг сайхан бодоод айтайхан болгоч. За ингээд бид нэр гачууртын тийшээ явж байгаа. Тэгээд яг хаана харж байгааг мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн Facebook дээр гачууртын харц гэдээ баахан. Тийм групп постууд бол байна. Ямар ч очиод хүч чод хүмүүсээс асуувал бас нэг олдчих واخ гэж бодоод явж байна. Одоо бол гадаа хас 21 градус гэж машин дээр зааж байна. Тэгэхээр зарим хүмүүсийн машин дээр хас 21 градус бол жоохон бага заадаг л гэдэг. За ямар ч хэсэн харцаа хайгаад энэ гачууртын голдыг бүр явж байна. Ямар ч сайн нэг хүнээс суусан чинь дээшээ 1 км яваад байдаг гэж байна. Надад тэрнээс өмнө яг энэ төрлийн машин хайж байгаа хүнд хүмүүс зориулаад энэ бичлэгийг ерөнхийдөө хийж байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэж хийж ийнвэ гэхээр би энэ машиныг авахаас өмнө YouTube дээрээс яг ийм машин танилцуулсан ийм бичлэг ерөөсөө нэгийг л олсон байхгүй. Яг ийм машин авах гэж байгаа хүнд бол ийм бичлэг хэрэгтэй юм байна гэж бодож ирсэн. Тэгэхээр өнөөдөр энэ өөрийнхөө оонж байгаа машинаа нэг амар сайн мэдхгүй ч гэсэн ерөнхийдөө зүгээр зах зухаас нь ерөнхийдөө танилцуулчих. Одоо энэ минь машин ч одоо 18 оны хогоо 17 оноос хойш одоо яг ийм нүүртэй болоод ирсэн байдаг гоо. Ийм нүүртэй болцоо. За энэ нүүрч яах вэ? Мотор нь 2700 та тэгээд 4 цилиндртэй мост хөндрүүлэгчтэй машин. Одоо миний хувьд бол 2 жил унж байна. 2 жил унахад бол энд хийсэн юм бол алга. Эвдрэл гэмтэл бол алга. Дотор дуу чимээ бол байхгүй байна. Яг ганц дутагдaltaй тал нэг бол шолуун зонд явахаар пүрүс гүйцэхгүйгээ ойлгочод ирэхэд болно гэсэн үг. Тэгээд хүмүүс дугуугаа бол янз бүр хийгээд тавиал байдаг тий. Тэгэхээр би бол ерөнхийдөө зүгээр дөрөв шиг хятад дугуй тавьсан байгаа. Хятад дугуй бол ямар ч асуудалгүй юм билээ. Одоогийн байдлаар эн чинь жил гараа явж байна. Ямар ч асуудалгүй хэмээн яг хിവэрээ байна. За тэгээд энэ машинд хийсэн юмгүй л за би энэ обуудыг бол өөрөө бодцсон. Хар обууд авах гэсэн чинь амар үнэтэй байсан учраас би энэ обуудыг зүгээр л барилгын материалын дэлгүүрээс нэг шүршдэг бодог аваад 2 давхар шүршээл араас нь лактал. Тэгээ одоо ингэ жил болж байна. Ямар ч асуудал алга, хохорж унсан юм алга тий. Хар таг хийсэн байна. Бариулын юм хар таг хийсэн. За ийм сая 200 мянгаар ийм ачаа тавьсан. Энэ давцаа ачаа ерөнхийдөө айгүй гоё юм бэлээ. 100 мөн ачаа ачхад бол ямар ч асуудалгүй. Юу л бол юу багтахаа. За тэгээ дээшээ гарахын тулд ийм 500 мянгаар нэг ийм ачаа авч тавьсан. Энэ бол бас дайггүй надад санагдаж байгаа. За тэгээд 17 оноос хойш нэг ийм болцсон. Арын гэрэл нь бол нэг ийм болцсон. Артлын хаалга цонхоо ингэж онгойлгодог. Сүүдрвч тавьсан байгаа. За нэг ийм сүүдрвч бол 250 мянгатал байд юм лээ. Яг хөнгөн цагаан гэртэй нь болохоор арай үнэтэй. За сэт гэж хэлээ. Саятай байсан баха. Биш 500 мянгаас 90 сая орнд байд юм бэл. Би болохоор нэг 250 мянгаар л авсан байгаа. За тэгээ урд юу хийсэн бэ гэвэл энэ болохоор нисдэг машинаас нэг юу лээ 200 мянгаар авч ирсэн юм аа. За тэгээ дахиад нэг амар хэрэгтэй юм гэвэл энийг авч ирсэн. Энэ мотор руугаа ингээд нөгөө хоол замд явхад нөгөө ялаа шумууд оруулахгүй бол нэг юм тор татчихдээ штэ. Тэрний оронд ийм нэг юм төмрөн ийм юу авсан маань 40 мянга гэж хэлсэн. Хямдарсан гэдэг. За тэгээд энийг энэ болохоор энэ төмрөн
Тэгээ ийшээ ингээ ялаа шомоод орохоос ингээд дөрөв үйлээр хамгаална. За тэгээ өвөл 100 авах шаардлагагүй ерөөдөө байн ингээ байж байгаа нэг юм байна. Энэ бол надад амар таалагдчихж байгаа. Тэ юм шиг хэрэггүй юм шиг нэг юм нь болохоор энэ LED бар байгаа. Энэ LED барыг би ч юу лээ 500 мянгаараас авч ирсэн. Энэ зүгээр нөгөө нэг сутан point гэдэг машины захаас авч ирсэн. Энэ LED барыг нэг ашиглахгүй байна дөө. Гэхдээ яагаад хийсэн бэ гэхээр энэ LED бар байхгүй болохоор энэ давцаа чинь энэгээр юм нэлээ их зай гараад цоххгүй. Тэгээд энэгээр ингээд нөгөө нэг нэлээ тонгорхоо болохоор жоохон муухай харагдаад. Тэгэхээр би ийм LED бар аваад хийцэн байгаа. Гэтэ LED бар ингээд яг үзэмжинд нөлөөтэй ч гэсэн яг хол замд ингээд давхихаар ингээд салхи хэсгэрээ дуурайд байдаг. Тэр нэг жоохон чихэн чиртэй байдаг. За нэг тийм байна. За тэгээ өөр чи юу лээ машины хувьд ч одоо. Яг машина би бол ерөнхийдөө ингээд гадна талаас нэг юм ингэж хараад за нэг өөсөв байхгүй маа гэж дол ерөнхийдөө авцсан. Харсны ус руу явъя. За нэг харцны газар чинь энд байна да. Чөтөө нэлээ их хүн биш шүү дээ. Одоо энэ гадаа хас 22 градус. Битүү бэлтгэлтэй л байд юм. Зөндөө хүмүүс биш шүү дээ. За одоо машинаас халааж байгаа л орё да. Ямар ч энэ нэг жижиг харсны ус оллоо. Тэнд болохоор нөгөө айгүйх хүмүүс байна. Тэгээ айгүйх баг очрлоод байгаа юм уу хаашаа. Тэрхий олоол байгаа учраас бид нар яг энэ жижиг харсны усанд орчих гэж бодлоо. Тэгээ харсны ус бол тэгээд их ба хамаагүй л gut. За харс руугаа авахс юм. Эхлээд галаад үлч. Газ бүр хөлдөө зөө шингэн болцсон шүү дээ. Шүршгүй байна. Энэ жоо дэлбэрх магадaltaй юм байна да. Жоо дэлбэрэн шүү. Клээд. Янз яснаа. Тасчлаа. Одоо харсандаа авах бэлтгэлээ хангаад хувцаа тайлч. За ямарс нэг айц авчтай. 야, это полюди. Машина сайхан халаачаад ороход бол баг галны чирэг баг байхгүй л байсан. Яагаад би хардсанд орсон бэ гэвэл Facebook-оор нэг бичлэг өгсөн байхгүй. Нэг юм чи ярьж ийсэн. Харсны усанд орох ер нь маш олон төрлийн ач холбогдолтой гэдэг. Яг тэрийг үзчихэд ер нь яг урд нь хардсанд орох ямар байдаг бол гэж боддог гэсэн. Тэгээд ямар ч хэсэн нэг ороо үзчихлээ. Нэг амар биш л юм байна. Гэхдээ ер нь бол яг болцохоор юм байна. Ирэх жилээс тэгээд яг хугацааг нь уртцгаад явна. Анх орж байгаа хүн бол ерөнхийдөө нэг 5-аас 10 секунд л орох хэрэгтэй байдаг гэсэн. За ямар ч гэсэн тэгээд өнөөдрийн зорилго болчлоо. Биеллээ. Энэ гачууртын эцээс нэг нааш нэг хэдэн километр юм бэ? 2 км яваал. Хардснууд байж идэг юм байна. Миний орсон харц бол яг жижиг харц байна. Тийшээ бол нэлээ их хүнтэй. Тэгээд илүү ширүүн урсгалтай, илүү гүн харц бас байдаг юм. Би яг ихний ээлжинд анх удаага орж байгаа учраас юм жижиг харц руу орж үзлээ. За нэг тийм их байна. Ой, сайхан маш. За нэг харцны усан дээрс чи. Энэ хитэ хөөрхөн амтаа ундаалж байна. Харц ч бас амтаа ундаалаа л гэдэг. Галаа унтраа. За хоёул галаа унтраач явъя да гуруулаа. Хоёлаа гэл.
За энэ чорыг асаа дуусчих шиг байна. Тийм юм нөгөө. Юмыг яаж мэд унтраач явах бол. Амар нөө. Ха? Тэ саатал тэр гал тэр. За басаа юм. Юу. За. За ингээд дараагийн влогоор уулзцгаая залуучуудаа. Бай. Байхгүй тий. Юу?